За студид маань дараагийн зочин ирсэн байна. Байгалийн түүхийн музейн хэлтсийн дараах даашуудтай бид ярилцах бэлэн боллоо. Өдрийн төргийн танд. Өдрийн төргийн. За үндсэндээ 6 жил орчмын хугацаанд олон нийт үйлчлэгээгүй байгалийн түүхийн музей 11-р сараас эхлээд одоо албан ёсоор хэвийн үйл ажиллагаа явуулж эхэллээ. Ер нь бол одоо шулуухан хэлэхэд байгалийн түүхийн музей ер нь байна уу байхгүй юу хүмүүсийн хувьд одоо бүр ой санамжнаас мартагдтал одоо ийм үйл явдал боллоо шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө 11-р сараас шинээр ингээд үйл ажиллагаа явуулаад эхэлчлээ. Байрлал нь хаана байна? За тэгээд одоо шинэ үйл ажиллагаа одоо явуулж байгаа. Энд одоо ямар давуу талтай, ямар үзмрүүдийг бий болгосон гэдэг энэ талаар та эхлээд мэдээлэл өгөөч. За 2019 онд Монгол Улсын засгийн газрын тогтоол гараад байгалийн түүхийн музейн шинэ барилгыг барих хүртэлх хугацаанд Тэнгис кино театрын хажууд хуучнаар бидний хэл зайснаар Ленины музей гэж байдаг. Тэр музейн байранд үйл ажиллагаа явуулах бол зөвшөөрлийг олгосон байдаг. Тэгээд бидний хувьд 19 оны намраас нүүж эхлээд тэгээд Орсон цагаас эхлэн бол бүтээн байгуулалтын ажлыг эхэлсэн. Мэдээж музейг бол шинээр дэглэнэ гэдэг бол байшин дотор бараг барилга барихтай адилхан юм болдог. Тэгээ энэ 3 жилийн хугацаанд манай хамт олонны олон нэлээд хичээл зүтгэж ажиллалаа. Тэгээ үүний үр дүнд бид нар 11-р сард энэ оны 11-р сард бол тухайн барилгад бол бүрэн дэглэлтэй хийж дуусаад одоо үүдээ нээсэн байгаа. Тэгэхээр үзэгчид маань бол одоо эргэн дурсаж байгалийн түүхийн музейгээ үзэхэд бол саадгүй болсон шүү л гэж хэлмээр. Байгалийн түүхийн музей бол танин мэдхийн талаасаа дээрэс нь одоо байгальд байгаа нөгөө сонин содон ийм ховор олдцууд те биднийг одоо эргэн тойронд хүрээлэн байгаа энэ сав газрын сонин сайхныг үзүүлдэг болохоор хамгийн одоо юу гэдгийг хүүхдүүдэд ялангуяа сонирхолтой байдаг ийм одоо музей л дээ. Тэгэхээр та байгалийн түүхийн музейд хадгалагдж байгаа үзмрүүдийн тухай за дээрэс нь энэ одоо түүхийн музейгээр бид одоо аялснаар ямар танин мэдхийн мэдлэг олж авах талаар мэдээлэл өгөөч. Тий. Ер нь бол ингээд Монголд бол 40 гаруй музей үйл ажиллагаа явуулж байна. Ингээд энэ олон музейн статистик үзүүлэлтийг харахад бол жил бүрийн үзэгч орлогын тоогоор бол байгалийн түүхийн музей тогтмолд хэрэгүүлж явсан түүхэндээ үлдсэн музейнүүд маань бүгдээрээ нийлээд ч одоо хүрэхгүй хэмжээний тоон үзүүлэлтүүдийг бас үзүүлдэг байлаа. Тэгэхээр хүн гэдэг бол байгальд ямар их дуртай байгальд их ээлтэй их ер нь бол байгалийн музейг илүү үздэг сонирхдаг гэсэн үг тийм ээ. Энэ тоон үзүүлэлт бол тэр тусмаа бол хүүхд багчуудын бол хамгийн их үздэг. Мөн сургалт судалгааны бас маш их том төв болж явдгаараа их онцлогтой. Тэгэхээр бид нар бол сая сүүлийн 9 жил үйл ажиллагаа явуулж чадаагүй маань бол бас нэг бодлыг харамсалтай. Монголын одоо нэг бүтэн үе маань байгалийн түүхийн музейгүйгээр бас өсөж өндөөсөн байна. Тэгэхээр экологийн боловсрол олгох байгальд ээлтэй иргэн бэлдэх тал дээр бол музей маань илүү анхаарч ажилладаг. Тэгэхээр одоо бол үйл ажиллагаа маань жигдэрсэн учраас бол асуудалгүй гэж бодож байна. Музейд маань ерөнхийдөө 13,000 орчим үзмэр хадгалагдаж байгаа. Үүнийхээ бид нар нэг 36 орчим хувийг бол одоо нийтэд үзүүлэлт дэглэж байна. Тэгээд удахгүй бид нар байгалийн түүхийн музейд шинэ барилга баригдчих юм бол 80-90% хүртэлх хэмжээнд бол үзүүлэх бол боломж нэгднэ гэж бодож байгаа. Манай музей бол дэлхийн ертөнцийн үүсэл яаж үүссэн, түүнээс ихсүүлээд одоо өнөөдрийн амьдрал яаж өрнөсөн бүхэл түүхийг бол музейд бол үзэж мэдэж таних бол тийм боломж бол бүрэн бий. Дээр нь Монгол оронд амьдардаг бүх төрлийн ан амьтан, жигүүртэн, загас хоёр нутагтан тийм ээ ургамал шавжиг хүртэл музей дээрээс яг ингэж боддоор нь биетээр тэр чихмэл хэлбрээр нь бол үзэх бүрэн боломж бий. 9 жилийн хугацаанд одоо 13,000 гаруй үзмрүүдийн хувьд бол олон нийт төрхөө хадгалагдсан тий. Одоо ингээд үйл ажиллагаа хэвэн болсон ч гэсэн 30-60% нь хүмүүст хүрч байна. Тэгэхээр энэ одоо байгалийн үнэтэй үзмрүүдийг хэрхэн яаж хадгалдаг юм бол энэ дээр одоо ямархуу одоо арчилгаа турталгаа хийдэг юм бол тий. 2018 оны улсын тоолохоор 6,000 гаруй үзмэртэй байсан. Тэгээд энэ сүүлийн жилүүдэд бол бид нар ирээдүйн музейдээ бэлдээд манай судлаачид бол хайгуу судалгааны ажлыг бол нэлээд эрчимжүүлсэн. Тэгээ үүний үр дүнд бол үзмрээ ингээд 3-4 дахин гэж нэмэгдүүлж чадсан байгаа. Ер нь бол судлаачдын хөдөлмөр бол үүнд нэлээд үүрэг
оройтой байж идэг. Тэд нар маань хээрийн хагуу судалгаа хөдөө орон нутагт явж тийм ээ сонин содон байгалийн төлөөлөл болох Монгол орныг төлөөлж чадах гоцгойд юмнуудыг бол олж ирж идэг. Ер нь бол дэлхийн нийт бол ан амьтан үзүүлэх тал дээр бол музей зорж амьтныг агнана гэдгээс бол жоохон татгалзаад байгаа юм. Одоо хүнд үзүүлэхийн тулд амьтан агнана гэдгээс зүгээр эндсэн амьтдыг аль болохоор бусад байгууллагатайгаа хамтарч ажилласнаар бол олж одоо илрүүлж тийм ээ жишээлбэл одоо зудтай жил бас зэрлэг амьтад эндэх зүй бусаар хорогдох тохиолдол байдаг. Тэрийг тэр дол нь олж авах ямар нэгэн мэдээлэл шугамар тэгээд буцаагаад тэрийг үзмэр болгож тавина гэд музейд бас нөгөө манай музей нэг онцлог болохоор бэлэн ямыг авчир тавьдгүй олдсон тэр олдвор цуглуулга боловсруулна гэж нэг томоохон ажил явагдаж байдаг. Тэгэхээр лабораторид маш олон хүмүүс тэр үзмрүүдийг ингэж гараараа бүтээж идэг. Тэгэхээр тэр хөшигний ард ажиллаж идэг тийм баг хамт олон бол бас байж идэг. Тэгээ энэ хүмүүс маань бол бүхэл айн амьтдыг хийчихсэн, үзүүлчихсэн, бүр цаашлаад яг адилхан хэмжээгээр нь бас одоо хиймэл тийм эд материал ашиглаад яг тийм ялгдахгүйгээр хийх бас боломжуудыг судалж байна. Технологиудыг бас дэвшилтэт технологиудыг бас ашиглаж яаж энэ байгальд хүнийг ойртуулах уу гэдэг тал дээр бас нэлээд ажиллаж байна. Тэгээд энэ ан амьтан байснараа ямар ач холбогдолтой юм бэ? Дэлхийн насыг яавал бид нар илүү экологи илүү тийм эрүүл дэлхийтэй байх уу, эрүүл байх уу гэдэг дээр хүүхдүүдэд яаж ойлгуулах уу гэдэг дээр л илүү ажиллаж байна. Байгалийн нөөцөөр шахагдчихгүй та түрүүн хэллээ шүү дээ. 6000 гаруй л үзмэртэй байсан бас хүлийн эдэн жилийн өдрийн өчтөө 2 дахин нэмэгдсэн байж байгаа жишээ нь тийм ээ. Тэр ер нь танаа байгалийн түүхийн музейд ер нь хэдий тооны одоо судлаач нар ажилладаг юм бол за та түрүүн бас хэллээ шүү дээ нөгөө шинэ одоо олдврыг боловсруулах ингээд ажлын ард олон хүмүүс ажилладаг гэх. Тэгэхээр та арын албанд ажиллаж байгаа хамгийн гол ажлыг нугалж байгаа судлаачдын талаар. Одоо нэг 10 гаруй эрдэм шинжилгээний ажилчид ажиллаж байна. Бүх чиглэлээр одоо хөгтөн судлаач, шувуу судлаач, загас судлаач гэд эдгээр хүмүүс маань өөр өөрийнхөө чиглэлээр музейд байхгүй одоо ямар бидэнд нөөц боломж байна, олдох боломжтой тэр бүгдийн араас судалгаа хийж бусад байгууллагуудтай биологийн хүрээлэн ч гэдэг юм уу холбогдох ижил төстэй хүрээлэнгүүтээ байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж яадаг. Мөн цаашлаад бүр цагдаагийн байгууллагуудтай хүртэл бол хамтарч ажиллах бас боломжууд байдаг тийм ээ. Жишээлбэл хулгай ам маантай холбоотой ямар нэгэн юм ховор ан тиймэрхүү тохиолдол илэрх юм бол бас байгалийн түүхийн музейд цагдаагийн байгууллага маань тухайн бүтээгдэхүүнийг бас нийлүүлж үзмэр болгож бас үзэгчдийн хүртэл болгох тэр чиглэлээр ажиллаж байна. Чихмэлчид ажиллаж байна. Палеонтологчид одоо үлэг гөрүүл судлаач тэр хүмүүс маань ажиллаж байна. Палеонтологийн олдврууд бол бас их хэцүү нөгөө хөрсөн дор байж идэг. Тэгэхээр тэрийг ингээд хөрстэй тэр чигээр нь хуулж авчираад зохих хууль журмын дагуу хайгуу судалгаагаа хийчээ тэрийг боловсруулна нөгөө хөрснөөс нь тэр үзмрийг ялгаж авна. Ахаа тэр нэгэд ингээд агаартай ингээд урвалд орж байгаа тэр үзмрийг олон зуун жил хадгалахын тулд байнгын нөгөө арчилгаа тогтолгоо тийм ээ байдаг. Тэгээд энэ ховор мэрэгчлүүдийг бас доктор суршилтай ажилуулахын тулд төрөөс бас бодлого баримталж эдгээр хүмүүсийг бас нэмэлт урамшуул олгох тэгээд олон бас хууль дүрмүүд бас гарч эхэлж байна. Өнгөрсөн жил музейн салбар маань бас музейн тухай хуультай болсон. Энэ маань бас их том амжилт гарсан. Хуулиа дагаад музейд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлууд бас нэлээд шийдвэрлэгдэж байгаа. Тэгэхээр энэ чихмэлчин гэдэг мэрэгчлүүдийг бол өнөөдөр нэг чихмэлчин ажиллаа хийхэд болгоход маргааш нь шууд нэг чихмэлчин орж ирэх боломжгүй нэг маш удаан хугацаанд ингэж бэлддэг. Жишээлбэл би бас өөрөө ингээд ажлынхаа гарааг чихмэлчнээр бас эхлүүлж ирсэн. Тэгэхээр миний гар бол ингээд 6 дахь жилээсээ би илүү ингээд мэдэрсэн. За би одоо л яг хийж чадчихээн да мэдэрчээн да гэдгээ. Тэгэхээр ямар их урт хугацаанд суралцдаг байх нь вэ? Мөн амьтныхаа хийж байгаа амьтдаа анатоми алдаагүй хийх ёстой. Яг л байгаль дээр ямар байдгийг тэн дээр нэг жоохон алдаа гаргавал үзэгчд маань шүүмжлэнэ. Одоо дэлхийн нээлттэй болсон цагт гадаад дотоодын музейг их үзэж байгаа. Тийм учраас Монголын музей маань дэлхийн түвшинд бас байх учраас тэр хэмжээний үзмрийг бол бас бүтээж явах хэрэгтэй.
Миний хувьд бол нэгдүгээр ангид байхдаа ангийнхантайгаа нөгөө том үлэг гүрвлийн урд зураг авах болж ирсэн. Тэр дурсамж бол одоо ингээд сэтгэлд үлдсэн байна. Тэгэхээр байгалийн түүхийн музей бол одоо хүүхдүүдийн хувьд бол амьдралынхаа нэг юм мартагдшгүй нэг юм дурсамжийн хэсэг болж үлддэг тийм онцлогтой музей байгаа байхгүй тий. Тэнд байгаа үзмөрүүдийн хувьд ингээд хүний сэтгэлд хөөх гэдэг ингээд ялангуяа хүүхдүүдийн хувьд ингээд алмаардаг, гайхдаг, танин мэддэг тийм давуу талтай байна л да. Тэгэхээр би юу асуух гээд байна вэ гэхээр тухайд одоо жишээлбэл хүүхдүүдийг сургуулиас нэгдсэн журмаар ингээл аваачаад үзүүлдэг байсан шүү дээ. Одоо тэр үйл ажиллагаа иргэн сэргэх болов 11-р сараас хойш гэдэг чинь нэг сар гаруй хугацаанд ер нь байгалийн түүхийн музей эргэж үйл ажиллагаа явуулсан гэдгийг хүмүүс хэрэг мэдэж байна. Хэрэг үйлчлүүлж байна. Тий. Ер нь бол үйлчлүүлээд эхэлсэн. Энэ дээр эцэг эхийн зөвлөл болгон багш нар бол нэлээд идэвхтэй бол ажиллаж байгаа. Мэдээж хүүхд насны дурсамжийг бол байгалийн түүхийн музейд бол бас мэдээж үлдээж бол чадна. Мөн музей маань өөрөө маш олон төрлийн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бүх насны хүүхдүүд зориулсан цэцэрлэгийн нас тэгээд ингээ наснасаар ангилаад тэгээд эдгээр боловсролын хөтөлбөрүүдээр дамжуулаад бол хүүхдийг одоо нөгөө яг нөгөө боловсрол олгох энэ байгаль экологийн чиглэлээр тэгэд манай дээр мөн боловсролын ажилтнууд ажиллаж байна. Эдгээр маань тэдэртэй харилцаа холбоодогдоод манай дээр ийм хөтөлбөрүүд байна. Та нар ирж үзээрэй, хамрагдаарай тийм ээ гэж бас уриалж бас нэлээд тийм саналууд бол тавигдаж явагдаж байгаа. Үүний үр дүнд бол 10,000 гаруй хүүхэд үйлчлүүлсэн байлээ. Тий. Тэгээд бас нэг давуу тал нь одоо цэнхэр дэлгэцээ үзэж байгаа хүмүүст нэг мэдээлэл хүрэхэд 0-аас 16 насны хүүхдүүд үнэгүй болсон шүү. Музейгээр үнэгүй үйлчлүүлэх бүрэн тийм боломжтой. Тэгээд гэр бүлэрээ хэрвээ ирвэл эцэг эхчүүдэд бас хөнгөлтүүд бий. Тийм учраас та бүхэн минь илүү тийм боломжууд нэгж байна. Энэ маань бол Монголын боловсролд оруулж байгаа бас төр засгаас гаргасан бас их зөв шийдвэр гэж харж байгаа. Ажиллах цагийн хуваар ямар байгаа вэ? Даваагаас бусад өдөр 9-өөс 18 цагийн хооронд ажиллаж байгаа. Зуны цагийн хуваар, өвлийн цагийн хуваар гэж бид нар бас хоёр байдаг. Зун бол бид нар бол амралтгүй ажилладаг. Жуулчны улирал эхэлдэг. Тэгэхээр жуулчид маань өдөр болгон ирж байгаа учраас тэднэрт зориулаад бол өдөр болго ажилладаг. Өвөл бол зөвхөн даваа гарагт ажиллаж байгаа. Тэгээд амарч байгаа тийм даваа гарагт амарч байгаа шүү тий. За бидний урлагийн хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш баярлалаа. Байгалийн түүхийн музей эргээд хэвийн үйл ажиллагаа эхэлсэнд баяртай байна. За нөгөөтэйгүр одоогоор бол нийт одоо үзмэрийн 36 орчим хувийн дэлгэгдсэн байгаа юм байна. Шинэ барилга удахгүй ашиглалтанд ороод бүх энэ үзмрүүдийг дэлгэж тавиад ингээд одоо хүүхдүүдийн танин мэдхгүй тэр мэдээллийг дэвшлүүлэхэд өндөр хувь нэмэр оруулаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ бас төсөөлтөнд дахиад сануулад хэлэхэд байгалийн түүхийн музей Тэнгис кино театрын одоо хажууд хуучин Ленины музей одоо байранд үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг сануулъя. Манай зочноор байгалийн түүхийн музейн хэлтсийн дарга Дашват оролцлоо.